Өглөөний мэндэ за анх удаа бичлэг хийж үзэх гээд кофений машиныг бичдэг юм уу гээд өдрөдөлөө нэггээр кофе хийж үзье. Болж игэл латте хийх гэж үзье. За энэ анх удаа бичлэг хийж байгаа болохоор гэж баларх юм шиг байна. Энэ машин Breville-ийн олон машин дундаас dual boiler буюу хоёр буцлагчтай заагуур нь ганц сул тал нь гэвэл өөртөө grinder байдаггүй. Бусд нь бол грайндертай, тэгвэл single boilerтай байдаг. Ер нь Breville машинууд бүгдээрээ л айгу дэжгүй гоё espresso shot гаргад юм байлээ. Яг уу халах нь хурдан удаан, стимнийх нь хүчин чадал мадал гэдэг жоохон нь өөр. Тэгээд яг уу энэ машины хувьд бол home barista experience-д хамгийн дөхөж очих загвар гэдэм байлээ. Жишээ нь энэ кофеных нь энэ үрээд гар нь портофильтр гэдэг энэ гар нь 58 мм буюу commercial машинуудын яг нэг гарны сайзтай адилхан гэсэн үг. Тэгээд энэ өөртөө ингэж ирдэг энэ өөр төрлийн баскетууд буюу энэ гарн дээр дахиж орж ирдэг юм юу гэдвэл нэг ч та шүүл төр гэдэг юм уу тэр нь. Тэгээд за энэ тэгтээ яг гоё ажиллахгүй л байгаа. Уг нь бол яг ингэж ойгоод одоо чи энэ портофильтр нь bottomless буюу энэ доотлол нь байхгүй ингэ шууд харагддаг, онгорхой байдаг. Тэгэх юм бол яг эндээсээ яг кофе espresso shot нь яаж гарч байгаа гоё харагдана. Одоохондоо бол энэ гартаагаа л үлдчихээн да. Яванда яг bottomless портофильтр аваад гоё бичлэг хийж үзнэ. Энэгээр яг кофе espresso хийхэд espresso илүү гоё болгох боломжтой түүл аксессуарууд. Coffee dosing funnel гэж юм би. Айдуулын энэгээр хийж үзнэ. Энэ нь болохоор temper. Яг өөрөх нь stock temper болохоор ийм байдаг жоохон хумцар маркийн хөнгөн. Энэ болохоор хамаагүй хүнд. За энэ болохоор дистрибьютор гэдэг баха. Кофегаа игээд ингээд бөөгнөрүүлэхээс хэрэгэлдэг ийм түүл байна. За энэ чи юу лээ? Нэрийг мартчихжээ. Энэ ямар ч гэсэн тэгшилдэг. За хэдүүл энэгээр хийж үзнэ. За энэ болохоор pack screen гээд кофегаа хийгээд дистрибьюторээр гоё тараагаад энэ температурыг дараад энэгээр тэгшлээд тэгээд энийг тавиад хийгээд тэгээд espresso гаргах байгаа. Тэр яг грайндер байх юм сул талд нь одоо заавал дахиж грайндер хажууд нь авч тавих хэрэгтэй байдаг. Одоохондоо бол яг кофе шоп бас кофегаа үрээ авахдаа грайндер дуулаад ер нь хамгийн fine, хамгийн нарийн ширхтэйг нь болж игэл аваад хэрэглэж байгаа. Яг өөрөө уг нь хажууд нь грайндераа тавиад өөрөө ингээд янз бүрээр тохируулаад тэрэн дээр нь яг зүйл илүү гоё хийхээр илүү гоё шот нь гарна. Тэгэхдээ хацсан ингээд хийж үзье хэвэл. Scale асууж байгаад портофильтр тавиад нэг фанла тавиад тэгээд наллаад за одоо үгүйс тэгтэслээ. Илүү нэр ширхт. За ингээл кофе асахнаа сайхан заавар. Заац болчихсон. За 18 грамм grinded bean хийж
За энийг таглая. Кофенийхоо би нэг өөрөө ширүүн газар агаар оруулахгүйгээр хад талах хэвээр. Тэг одоохондоо ийм юм хэрэглэж байна да. За дараагийнхан кофего хийчээд энэ нөгөөх юм аа гарна. За энэ болсон. Юу вэ? Энийг нь тааруулж болдог. Одоо энэ болохоор арай намдаад байна. За төгсөй хэрэг. Арай дээр дахиад жоо. За юу нэг юм чгүй. Алхастай байгаа. Цэцтэй сайхан цаварсан. Харин кофе нүүр. За ингэснийхээ дараа нөгөөх temperature нэг дарах хэрэгтэй байгаа. Энэ бас хүрэхгүй байна. Энийг дахиад тааруулах нь намдж байна. За нэг энэ авчаад болох юм лөө. За. Одоо ингэж хийн гарч байгаа. За тэгээд нөгөө pack screw нэ хийгээд 18 грамм бинээс ойролцоогоор яг үнэхээр гоё шот бол 36 грамм гарах хэвээр. Нэгийг харьцах нь 2 лөө 2-ыг харьцах нэг юм уу? Нэгийг харьцах нь 2 юм уу? Team ratioтэй байх хэвээр. За ягаад тавьчих 0 чи одоохондоо өрний сайз grind size-наас болоод яг double shot гаргахаар over extraction буюу хамаагүй их ус ихтэй гараад байгаа. Тэгэхээр manual-аараа гаргачих. Уг нь бол 25-30 секундэд 18 граммаас 36 болоо яг 2 дахин их кофе гарах хэвээр. Айгуу тийм гоё тхэн креми. Одоохондоо бол би бол тэгж гаргаж чадахгүй байгаа болохоор manual дээр нь дараад энэ маань 36 болгонгод ч юм уу 36 тийм тэр хавцаа жоох идэрсэн ч юм уу зогсооч юм. За жоох хэвчлээ. 30 нь бол за баг 38 грамм эспрессо горлоо. За хаагийн хэр гарч. Гэтэ энэ бол айгүй бас гайгүй гоё л харагдчихэ. Одоо хамгийн хэцүү парт нь сүгэ. Би бол чаддгүй. Манай эхнэр л айгүй гоё хийгээд тийм. Систем нэг 10-аас 15 секунд ингэж хасаагаад яг бүх хүчээр гартал нь хадаач зүгээр юм биш үү. Яа. Мэдчихвч. За 3 цаг юм уу 4 цагийн шифт бариад системд нэ. Тэ бол 65 градус хүртэл сүүгийн халаа болно. 65 хүртэл амар халуун болдог. Одоо нэг хаач байна. Юу нь за юу нь багтсан бахаа гэж найдаж байна. Арай шингэн байгаад тах шиг байна. За дахиад жоох шүү дээ.
гараад. За тооч. Дэл шингэн л байх шүү гэнэ. Арт март бол байхгүй шүү дээ. Ингээл. Одоохонд бол сүгэл гостинг гэл байна. Чадахгүй байна. За нэмэрхүүл латэ. Нэмэрхүүл латэ гарч байна да. Том дажгүй. Гэхдээ энэ латэ биш. Flat white гэдэг кофе болцсон байна да. Маш нэмгэн хөөстэй халуун. За нэг иймэрхүү кофений бичлэг гэж үзлээ. Ер нь бол бас нэлийн фан юм байна. За ингээд бичлэгт хамтдагсанд баярлалаа.